Сайн байцгаана уу? Nice Mongolia-гаас мэдчилж байна. Би өнөөдөр шил хагалагчтай утганы талаар бяцхан мэдээлэл өгье. Шил хагалагч энэ тонгоргоны иш бариулны хэсэг болон фикс утганы бас яг энэ ишний энэ төгсгөл хэсэгтэр байдаг. Энэ болохоор алмаз юм уу, карбид, цирконоор хийгддэг. Тэгээ энэ шил хагалагч нь юунд хэрэгтэй юм бэ гэхээр аялал, ан аав ер нь зугаалгын үед гол усаар гарах тохиолдолд нөгөө автомашин дотроо шилээ хүмүүс хагалж чаддгүй гол усанд гацсан тохиолдол. Тэгэхээр шилээ хурдан хагалахын тулд сандраад хүмүүс гараараа цохих, эсвэл өлөөрөө өшөглөх, за тэгээ автирк утгаар цохих тохиолдол ер нь шил тийм амархан хагардгүй тэгсээр хөтлөө өөртөө аваар ослолт үүсэх магадлал айгүй ихтэй байдаг. Тэгэхээр ерөөсөө шил хагалагчны давуу тал нь юу вэ гэхээр энэ автомашины хажуудлын салхины шил гэж бодвол манайхан болохоор цохихдоо төв хэсэг рүү цохиод. Төв хэсэг рүү цохихлоор хагардгүй дөргөлт нь нэвчээд цаашгаа ингээд олигтой хагарж өгдөг. Тэгэхээр шил хагалахаар бол яг энэ автомашины шилний зах ирмэг хэсэг рүү 1-2 цохиход л шил маань хагарна гэсэн үг. Тэгэхээр аваар ослын тохиолдолд заавал шил хагалагчтай хутга тонгорго авч яваад хөдөө гадаа аялалдаа ашиглаж сураарай. За баярлалаа.